За дотор нь юу харж байна? Харъя. Нэг юм хайр цэглээ нэмэлжсэн. Оо чи. Тэгээд бид нар чи өөрсдөө хэл бус байхгүй болохоор ганцхан үг мэддэг, илжаараа исаа юу гэдэг. Ингээд уншиж. Ингээд миний хайж байгаас л ерөөсө холдож болохгүй. Чиглэл подкаст маань эхэлж байна. Эрдэнэ атах маань одоо үзэгч бас өөрийгөө жоохон товчхон танилцуулж байна. За дэлгэрэнгүүч байж болно шүү ер нь тий. Яванда танилцах бах та. Намайг Эрдэнэ Эрдэнэ атах гэдэг. 1998 оног ирээд өвөл 3 сар болчиход. Тэгээд цаад явж ирсэн. Сүүл 99 оноос эхлээд ажил амьдсан. Дэлхийн эдийн засгийн хямрал үүссэн тэр үед ирсэн. Тэгээд өвөл ирснийг хэлэх үү. Өөртөө Солонгос хүмүүс нь ажилгүй. Дээр үеийн бол хөгжөөгүй байсан учраас автобусны буудлын дээр хөөсөн дээр унтж үзэж байлаа. Тэгээ удалгүй өргөж яваад 99 оноос эхэлж сурахаар коридоркууд хэлий бэлтгэж хэлсэн. Манай Эрдэнэ атах маань урилга хүлээж аваад хоёул метроор явъя. Хамгийн одоо дуртай одоо тээврийн хэрэгсэл бол миний хувьд бол метро. Манай Солонгосын метро бол үнэхээр бас гоё гэж боддог. Тэгээ дээрэс нь чиглэл нь ойлгомжтой, хурдан шуурхаа, өвөлдөө дулаахан, зундаа сэрөөхөн. Тэр үед ч бас эдийн засгийн хямралтай байсан үед тэнцээ тэгтээ эрэгтэй бол та бас одоо ажил юугаас мэдэхгүй ирсэн. Ер нь бол яг тийм айхтар зориг байж ирээгүй. Яг ягч байгаас мэдэхгүй ирсэн. Тэр үедээ бол нэг хүн дагаад ирсэн. Тэгээд бошоон буцал та. Нэг сар байсныг хэлэхүү. Гадаа хүүтэн айл оруулах орсны хоол нэгт болохгүй. Тэгээд бид нар чи өөрсдөө хэл бус байхгүй болохоор ганцхан үг мэддэг, илжаараа исаа юу гэдэг. Ажлын байр байна уу, ажиллаа гэсэн. Тэгээд нэг тийм үгтэй болж байгаа бол тэгээд нэг хэд хоноод ботсон. Одоо солонгосуудын алт мөнгө хандуулж байгаа нь улсаас хэрэгсэн өөрсдөө бахархдаг тэр хямралч нь 97 онд үүссэн шүү дээ. Аль зүглөө явах вэ? Ер нь төв талбай гоё. Сэжиндөө акиугаад хааных нь өшөө, хааны өшөө. Солонгос орон Монгол оронтой Монгол улстай бол эдийн засаг, соёлын хувьд түүхийн хувьд бол ерөнхийдөө маш их холбоотой. Энэ Солонгосоос ч манай монголчууд бас хатаа авч ирсэн түүх гэдэг нэг бас яриаддаг тий. Зүгээр нэг хошин маягаар би зүгээр нарийн болгоод хэлчихье. Ягаад хөх толботой болж ирсэн гэдэг юм уу тий. Японочууд энэ Солонгос гэдэг улсыг далаагаар орж ирээд их тэрмддэг хамаг юмыг нь тэрмд аваад явдаг байсан. Эртнээсээ. Одоо далайн шуур болдог үеэр нь хөлөг онгоцнуудад тавьж явуулж ирсэн. Тэгээд нөгөө далайн шуурганд манайхан Япон руу цөөхөн хүмүүс очиж тэнд үлдэж ирсэн тийм байдаг. Тэрний одоо төшөж газар гэх юм уу? Одоо монголчууд нэг чэжүү арлыг мэддэг шүү дээ. Тий. Тэр чэжүү арлын тийм оноо. Чэжүү арлын арал дээр бол монголчууд 99 жил буюу одоо нэг хүний амьдралыг нэг залуу насны амьдралыг 25 жилээр бодох юм бол дөрвөн үеэрээ монголчууд амьдэрсэн тийм түүхтэй. За. Чэжүү арал дээр шүү. Тэгээ Чингис хаан ч ураг барилдажсэн ийм түүхтэй. Монголчууд Солонгост яаж туссан бэ гэх юм уу? Эсвэл яаж тусгаарлагдсан зэрэг нь хадгалж олон жилээр авч үлдэж энэ улсыг бие даасан улс байлгахад нөлөөлж чадсан бэ гэдэг нэг асуудал гарч иж байгаа юм л та. Энэ улсын одоо нутаг дэвсгэр засаг захааны нэгжийг бүрэн бүрдүүлж чадсан. Японы дэрмийн халдлагаас 200 жил эднийхийг авч чадсан. Дээрээс нь манай Хувлаа хаан гэдэг хятад улсыг нь монголчууд бүрэн захирч ирснээрээ хятадын төрөмгөлөөс бус бүрэн хамгаалж чадчихсан. Солонгос тэр үед бол өөрсдийнх нь улс үндэслэлийг аварч үлдсэн. Талах хэрэгтэй. Баггүй. Монгол цэргүүдийн олон жилийн турш байсан, суурьсан, амьдэршсэн болохоор тэр хөгтөнд бас үлдсэн байж магадгүй гэсэн тийм магадлал бол миний хувьд байдаг. Тэрнээс гений хувьд адилхан гэж үлдээсээ би үздэг. Метронд бол анх удаага хийж байна. Энэ чиглэл рүү гоё. Зөв энэ талаас яг. Энэ рүү. Тий. Тэр энэ яшаа тий. Та одоо яг ямар ажил алба хийж байна? Би одоо яг албан ёсны публикийн хойсоо буюу хязгаарлагдсан хариуцлагатай компаниас монголчуудын ярьдгаар тийм компани байгуулж байгаа. Тусгай шүүрэл авсан. Их ажлын хажуугаар нь одоо бас дүүгийнхэн энэ подкастэнд орж байгаа Түлийг баярлалаа гэдэг бас хэлмээр. Ер нь анх ирж байхад хэдэн шугамтай байсан бэ? 8 шугам. Хамгийн анхных нь одоо 1-р шугам буюу Япончуудын тавьж өгсөн шугам байдаг. Зөв. Мужимбугаас Инчон руу явдаг. 1-р шугам бол гарах шугам.
Бусад жигнүүд нь болохоор хөгжлийнхаа дагуу нэмэгдээд одоо их байгаа тий. одоо салбарлаад дуусчихсан. Тий салбарлал яваалаа. Сөүлч өөрөө бусад жижиг хотуудтайгаа нөгөө метрогоор холбогдчихлаар маш их тийм хөдөлгөөний урсгал их сайжирсан. Харин тий. Тэгээд метро нэмэгдэхээр Та одоо урт хугацаанд метрогоор явахаар одоо юу хийж явж байна? би чирэн тэгээд уудах гэдэг юм уу? Аль болохоор 50 байхыг хэлдэг болсон дөө. Илүү төсөө юм уу зээл, стресстэй, нэр үтэл ингээл ялангуяа нэг Монголын хүмүүс бүр их хэцүү байдаг учраас. Тий. Яг үнэн бодтой мэдээлэл бас хүнд хүрэж байгаа, хурдтай хүрэж байгаа нь бол их талархавчтай мөртлөө бас ирээсгтэй юм байд юм аа. Та бол одоо ингээд баян солонгос Монгол ингээд явсараа одоо 28 жилийг үдсэн шүү дээ. Ер нь монголчууд энийг н аваасаа гэдэг нэг тийм зан чанар ч юм уу, үйлдэл ч юм уу. Энд хүн амын нэмт иргэдийн яхшиг гэдэг өөрөө чөлөө гэж юун дээр бүтэн байдаг. Нийтийн ашгийг хангаж дараагаар нь тухайн хүмүүс зөв амьдрдаг. Тэрнээс салбарсан салбар хөлөөд буюу бид нэрээ зохицуулсан хэлбэрээр байгуулсан байж манайх салбар хөлөөд нь өөртөө бий дагаад одоо эрүүл мэндийн салбар ч юм уу дээр Батлангуйлах боловсролын салбарууд нь бүгдээр бий дагаад бидний мэрэгжлийн хүмүүс гэмдэлтэй өмчлөөд авчихлаа. Төр засгийг засаг нь өөрөө нийтдээ үйлчлэх боломжгүй болж байгаа байхгүй. Энийг бол хамгийн түрүүнд бүх хуулиудыг нийтэд үйлчлэх болох тэдний хэсгийг одоо янз бүрийн байдлаар амьдарч байгаа шүү хүмүүс чинь. Сайхан амьдарч байгаа, ажилттай байгаа, ажилгүйгаа, хөдөлмөр орлоготой байна. Энэ болгоны төрөхтөн тэгшихтэй байх үндсийг нь үүсгэж чадах. Одоо зохицуулах зүйл нь бол төр юмаа гэдгийг л бүрдүүлж өгчөөс дараагаар салбар хуудуудаа шийдлэх хэрэгтэй юм байна. Солонгос бол тэрийг бол маш сайн хийж байгаа. Энэ хөгжилтэй орнууд бол тэрийг сайн хийж байгаа. Солонгос бол одоо маш их тийм бослог хөдөлгөөн одоо жигсаал томлон гардаг шүү дээ. Бүхнийдэд үйлчлдэг байхын төлөө гэсэн тийм одоо тийм жигсаал хийдэг байхгүй. Энэ дэр бухал байлаа. Чиний самгаа Тийм байна. Тийм байна. Юм уу? Энэ дэр буухан. Солонгослоос их иржсэн болохоор Бас мэдээд байна бас гэдэг шиг тий. Чи хэдэн минут явчих вэ? Газ л явчихсан болох юм. Тийм төрийн байгууллагт бас олон жил ажилласан уу юу? төрийн байгууллагыг сайн сайхан байгаасаа гэж эрүүл мэндийн даатгал хэсгийн хяналт төрийн бас байгууллага зөв. Монголчууд маань аль болохоор өмдөхгүй зоохгүй төр нь хамгаалдаг, иргэд нь ихээ эдэлдэг. Тийм байгаасаа гэж хуулийн санаалж хэсэг үүсэн. Тэгээд дэмжигдэхгүй байгаа болохоор бас жоохон тийм засыг сайжруулах гэсэн зүйлүүд өөрчлөлт зүйлүүд хэрэгжихгүй байгаа жоохон гомдолтой байгаа. 2016-аас 2018 хонд би өөрийнхөө биеэрээ Монголын бүх орн нутгаар яваад эндгүүдээс судалгаа аваад эрүүл мэндийн сүмжүүлэлтээ яагаад хүмүүс хөрөхгүй байгаа юм бэ? Булган ангид төслөржүүлэх гэж ütсэн. Төрн дэмжээгүй. Ингээд уншиж. Ингээд чэжүүдэр байгаа. Тэгээ метрогоор явж байгаа. Метрогоор явангууд чи бас яваг удсан байна уу та? Удсан. Тийм баха. Тэгээ үлдсэн. Би чинь энэ байн амьдардаг хүмүүс аахгүй. Тэгээ 9-өөс гасуулах юм да. 9-оор явлаа. Ер нь бол хамгийн удаан би ер нь 9 онд дэвтэ нэг 2 сар болсон. Дараад нь энэ сая 25 онд ичээрэг 2 сар болсон. Өдрийн зураг авалтаа. Тэгээд удсан дээрээс бусдандаа хамгийн хурдан баг гэж 2 хонос ирж нэм хөтөлж буцаа явсаа гэдэг. Бас удаагүй болохоор удаан амьдраагүй хүн чинь бас юу гэдэг юм. Сайн мэддэг юм. Хамгийн их явдаг нийтийн тээвэр бол метро. Тэгээ метронд дуртай. Монголчууд солонгос хэлийг их хурдан сурна. Алтан язгуурын хэлгээд өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалт тэгээд дээрэс нь бас нэг 20 гаруй 30-аад хувь нь монгол хэлний үндэс байдаг байхгүй. Чэжүүгийн 5 онцлог яриач юу чэжүү гэж яагаад нэрлсэн юм бэ? Чэжүү гэдэг чинь нэг жижигхэн арлал да. Би тэрийг яагаад нэрлсэн юм сайн мэдэхгүй. Авахж бол мэдээгүй тий. Авахж бол мэдээгүй. Монголчууд тэнд бүтэн 100 жил амьдэрсэн. Чэжүүгийн 3 онцлогтой байхгүй юу? Салхи эмэгтэй хүн чулуу ихтэй гэх галтуудын дэлмэртээс үүссэн арал болохоор галтуудын чулуу ихтэй. Зөв. Өвөрмөц байгалийн тогтцтой болохоор аль жуулчлалын бүс. Нэгний үлээд нэг 3 онцлогтой. За энэ ингээд Эрдэнэ утга дээр за энэ Баатарын хөшөөн дээр ирсэн байна. Энэ төг хэсэг үстэй. Ер нь одоо манай монголоор бол Чингисийн талбай. Тий, Чингисийн талбай уу? Босрол Жагсаан шууд энэгээр л болно шүү дээ. Тийм үү? Бас нарийнхан урт нэлээд хол урт үргэлжлэх годомж байгаа. Энийг бол аялал жуулчлалын бүс болгоод тогтцуулсан. Жуулчд их байна те. Жуулчд ихтэй. Жуулчдыг бас энэ солонгосчууд бас маяг татчих байгаа шүү те. Тэр нөтх урлаг, спорт, дээрээс нь тэр K-pop, дээрээс нь кино. Монголчууд өвгдөөцөөс их өндөр түвшний ухамсартай хүмүүс байсан. Өв соёлтой, уламжлал, хоол хүнс, хэл яриа
аман зохиолд олон зэрэгсэн зүйлүүд бол дэлхий дээр бол хаач дагуулахгүй л дээ. Одоо энэ солонгосуудаас авах зүйл нь солонгосуудыг бас шүтэх гэдэг юм яг тухайн цаг үедээ ингээд эднэрийн байж байгаа орчин нэгдүгээр хөдөлмөрлж чадчихжээ. Харин яагаад гэвэл өөртөө баялаггүй улс мөртлөө тэр ань жуулчдыг татах одоо энэ бос хүмүүст хүрэх өөртөөхөө хоолыг бүтэн 10 жилийн турш кино дараам зохиол тэрнгээрээ одоо манайханд телевизээр гардаг шээ. Жангун болов. Тэ. Нэг хоолны кино гардаг. Тэр мөр чинь бол яг энэ улсаас нь зориуд хийж соёлоо түгээж кимчигээ өөрийнхөө хоол хүнсийг эрүүл сайн хоол хүнс гээд тэгж сурчлангуудаа дэлхийн өнцөг болон бүрд одоо кимчиг солонгос кимчигээд баталж байгаа байхгүй. Харин тэгээ солонгосын хоол хүнсийг орнуулдаг болгож байгаа. Тэгээ солонгосуудыг өөрсдийг нь аялуулдаг тийм нүдий нээж эхэлж байгаа. Тухайн улсад өөрөө бодлого үйжиж 10 жилийн дараагаар бид нар өнөөдөр эрүүл мэндийн аялал жуулчлалыг хийнэ. 10 жилийн өмнө бид нар одоо 88 оноос хөлбөмбөг зохионоо гэл 2002 он хүртэл бүхэлдээ ингээд ийм цаг хугацаануудад төлөвлөгөө гаргаж ажилладаг байжж улсын бодлого явдаг байхгүй юу. Тэрнээс хэдэн хүн төр барьж байгаа гэдэг тоглоод би өнөөдөр тэгин би ингэн гэдэг нэг буугаад би өнөөдөр зөв шийдвэр гаргаж байгаа гэдэг яриад байхгүй л дээ. Манай улс бол тэр хоёр өршийн дунд болохгүй байна гэдэг ингээд олон юм яриад тэгсэн мөртлөө бид нар яаж хөгжих юм энэ 3 сая хүмүүсийг яаж эрүүл аюулгүй орчинд амьдруулахын гэдэг юмыг ерөөсөө ярихгүй. Зөвхөн бид нар мөнгөтэй болчих юм бол гаднаас мөнгө олоод ирэх юм бол усаа хөгжинэ гэж юм яриад байгаа байхгүй. Энэ чинь хоёр өөр юм байхгүй. Эхлээд хүмүүсээ хүн шиг болгоод дараагаар нь улс орныхоо төлөө ажиллаж амьдрах тийм татвар төлөгч болгохын тулд тэр хүмүүсийг эрүүл байлгах хэрэгтэй. Ажил хөдөлмөртэй болгох хэрэгтэй. Тэгжээ дараагаар нь өнөөдөр улс орны хөгжил бид нар одоо яах вэ гэдэг асуудал ярина шүү дээ. 3 сая хүнийг бол ажил хийхгүйгээр бүгдээрээ боловсролтой болгоод гадны хүмүүсээр ажиллаа хийлгэж болно. Манайх баялаг ихтэй байхгүй юу? Заавал тэр 3 сая хүнийг маслах гэж хэрэггүй. За тэгээд ерөнхийдөө бол одоо энэ солонгос ч юм уу таны хамгийн явах дуртай чиглэл одоо аль вэ? Хангад гэдэг үсгийг зохиосон. Монголчуудад нэг захиж хэлэх нэг ганцхан юм байна. Тэр нь бол манай монголчууд чадварлаг юмыг хараад хурдан сурдаг мөртлөө гүйцэтгэл байхгүй. Ирэхлээр Сеулээр ирэхлээр энэ гудамжаар ингэж яваад тэгээд цаашаа яваад бетон суугаад харьдээ. Гадаад оронтой одоо 10 20 жилийн өмнө ингэж ирж яхад надад хэцүү байсан хэлний бэрхшээл тэр бусад нэг ажил олохгүй байдал одоо бусад хүний дараа ингэж ажиллах энэ бүх зовлонгууд одоо бол хайцсангүй ялга болцсон харьдсан. Сэжүндээ хаан гэдэг одоо солонгос үсгийг хангал гэдэг үсгийг одоо зохион бүтээсэн. Өөрийгөө айгүй хурдан үнэлдэг. Би хийхгүй хийж тийм чинь намайг байхгүй бол одоо энэ юм зарцсан шиг тийм үү дууссан шиг тийм үү. Тийм байдлаар өөрийгөө айгүй хурдан үнэлдэг. Тэр их алдаа байдаг. Хоёрдугаарт нь хөрөнгөтөн орн социалист байсан орн хоёрын хүмүүсийн сэтгэхүй амьдралын ялгаа нь шууд энд зөрчигддөг байхгүй. Ягаад гэвэл энэ хүмүүс чинь болохоор өдөртөн хоол ажил хийгээд одоо мөнгө төгрөгөө авдаг. Тэ. Өөрийнх нь мөнгийг өөрөө ажиллаж байгаа мөнгөө дэмий юмд зарцуулах. Манайхан болохоор яадаг вэ гэхээр тэгээд туслаад өгөөч, ингээд туслаад өгөөч гэдэг өөртөө ашигтай тэр хүнд дараатай хэлбэрээр айгүйх дараа уцруулдаг учраас соёлын ялгаа айгүйх гарч ирдэг. 99 онд Монгол хоолны газар гэж анх удаа нээжсэн. Одоо Монсогод ийм хоолны газар нээгээд яг Улаанбаатарын энд амьдардаг хүмүүс амьдардаг байсан хүмүүс нь Улаанбаатарын хүмүүс байхгүй юу? Бид нар бас их боловсролтой, соёлтой яг жинхэнэ 20 дугаар зууны зөв хүмүүжтэй хүмүүс байхгүй юу? Лидерүүд. Одоо манай лидерүүд. Одоо бол нэг Америк руу гарцсан, Европ руу гарцсан. Ер нь тийш. Ажиллаж амьдраад. Гэхдээ хүний нутаг бол хоёр дахь нутаг гэдгийг бол бид нар өөрсдөө мэддэг, ойлгодог болцсон. Нутагтаа очингуудаа ой цагийн хийх гэхлээр тэр хүмүүсийн сурсан мэдсэн тэр зүйлүүдийг зөв ашиглах хууль зүйн хууль эрх зүйн орчин байхгүй. Яг чиглэлээр өөрсдөө би юм хийдэг юм мэддэг юм чадна гэдэг ингээ ярих гэхлээр тэднийг бүрдүүлж өгөх засгийн газар байхгүй байхгүй. Тэгсэн мөртлөө одоо Монголдо яриа сайхан ажиллая, Монголдо сайхан байцгаая, Монголоо хөгжүүлээ гэж юм ярьдаг. Монголоо эхлээд нийтийн эрхшгийн төлөө ажилладаг тийм хууль эрх зүйн орчинтой хуулиудаа өөрчилж чадчих дараагаар нь тэр хүмүүсийг Монголоо нэг номерт, Монгол хүн нэг номерт, Монголдо өөртөө эзэн бай гэдэг тэр юмыг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би одоо яг өөрийнхөө туршлага гэдэг юм уу, одоо өөрийнхөө туулсан замыг хүнд ярих жоохон дурггүй. Миний туулсан замаар бити хүмүүс яваасаа гэдэг үүднээс л одоо өөр юм санаачлаа л тий. Айлхаар монголчууд маань эрүүл сарвал одуудаа наслаад хүнс гэж байдаг бол тий. Эргэж төрөхдөө өвчин зовлонтойгоор нас барахгүйгээр яг байгалийнхаа замаар нас урдаг бол байх хэрэгтэй. Байгалийн замыг бол
хинч дийлэхгүй шүү дээ. Эрүүл мэндийн даатгалыг энэ мөнгөний өгчөөд хамгаалчихна гэж яриад байгаа байхгүй. Мөнгөөр эрүүл мэндийг шийддэг асуудал биш шүү дээ. Аха. Тэр үеийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөс эхлээд үндсэн хуулийн заасан бүх 18 эрхийг төр хангах хэрэгтэй. Хүн одоо өөрөө эрүүл байж уртудаа насалж тэр сайхан амьдрал сайхан ажралыг мэдэрнэ гэж. Өдөө зуны амралтаараа ингээ явна. Тэгэл намар ингээд хадланд явдаг байхгүй. Тэгээ хадланд яваад хадлангаасаа буух шиг бүү жаргал гэж байгаа байхгүй. Бүгдээ сайхан ачичаал нөө өвсөн дээрээ сайхан хөвтөөл тэгэл диван шиг юм дээр нөө 30 машин дээр ч зүгээр ингээд гэрлөөгөө харьдаг байлаа. Гэдэг шиг танд одоо тийм сайхан явж исэн дурсамж чиглэлүүд байна уу? Би бас Эрдэнэтэд очиж 4 жил амьдарсан. За хэдээс хэдэн онд вэ? Хараач хөө. Дээр нь улсын гэр зураг гэж газар байсан. За. Тэгээ улсын гэр зураг маань татан богдоод Монцамай агентлаг болоод захирлын тэгсэн сүрэнгээд хүн байж гаад сүүлд нь Казахстаны элчнийгээр яваад. Тэгээд татан богдоход улсын гэр зурагаас Эрдэнэт рүү томилт гээд ингээд томилт өгсөн нэртэй алж. Яг томилтоо зайлуулсан. Айгуу зайлуулж байгаа. Тэгээд гэр зурагчнаар Эрдэнэт рүү очоод Эрдэнэтийн нэг телевизтэй радиотой мөрөдөг болоод 94 онд зурагчин хийсэн дээ. Оо тийм үү. Юун дээр манай Горник юм уу? Горникийн урд талд нэг Чандуман гэдэг нэг студи байдаг. Тий. Тэгээд тэр үед чинь би ч одоо тэр үед зураг авахгүйчаад зураг ерөөсөө авч чадаагүй бас тийм түүхүүд байдаг. Танд их байгаа юм байна хайсан дээр. Тэгээд чи зураг байж магадгүй. Байж магадгүй юм байна гэдэг. Тэр чинь тэгээд зураг л үлддэв юм байлээ шүү дээ. Зураг л үлддэв юм лээ тий. Миний авахгүйсэн зургууд байд юм аа. Горникийн өмнө авахгүйсэн тэгээд аппаратууд орж ирсэн. За пленка аав. Пленка чи угаалах гэж Улаанбаатар нөгөө вагонд өгч явуулдаг. Талбай хажуудлаас нэг пленка хатак гэдэг зургийн студиуд байгаа. Эхлээд бол тэнцээ байгаагүй байсан тий. Араад нь уртцагаан дээр юу угаадаг болцсон. 4 жилиг бас. 4 жил амьдэрсэн. Эрдэнэт байж байгаа би Солонгос ирсэн. Монгол хүн Солонгос хүн хоёрыг тодорхойлгоё. Одоо мөнгөтэй харьцаад өөрөө ингээд ажил хийхгүй бол болохгүй болцсон гэдэг тийм харгас капиталист нийгмийг ингээд үүсгэсэн учраас мөнгө байхгүй бол хинч биш. Ягаад гэвэл капиталист нийгмийн ялгаал тарихгүй. Ааха. Хүн чанар гэж байхгүй, мөнгө байхгүй. Зөвхөн би өөрийнхөө төлөө ажил хөдөлмөрлөн би өөрийнхөө төлөө ажил хөдөлмөр татвараа хийгээд. Тэгэхэд монголчууд ирэнгүүтээ чи миний яасан ийсэн гэдэг нэг туслахгүй болохгүй нэг цэгдэг гэдэг нэг нэгэндээ ингээд дараа болж байгаа юм шиг энэ үйлдэлүүд нь солонгосуудтай зөрчилдөг байхгүй. Яг хөө чин эдгэртэй бол солонгос хүмүүс мууч гэдэг юм уу? Угаасаа Европч гэстэй солонгосуудтай адилхан хүн чанаргүй. Өөрийнхөө зовж олж байгаа өөрийнхөө хөдөлмөрлж байгаа мөнгийг илүү юм зархахаа хүсв. Капиталист системийн ялгаа, социалист системийн ялгаа нэг юм. Хүн байгалаараа байх ёстой, тайван байх ёстой, жаргалтай байх ёстой гэх юм бол тайван амгалан байх юм бол яг социалист системийг хүсэж болно. Хөгжиж дэвжиж мөнгө олон инээ тэрэг гэдэг юм бол капиталист системийг даах болно. Тэгэхээр энд бол аль талд нь авах юмуд байгаа. Тэрнээс солонгос хүмүүс одоо монгол хүн сайн гэдэг юм уу гэдэг ялгааг нь гаргаад юу ял болохгүй. Биологийнхаа талаас бол эдгээр чинь сайн хүнд аягүй сайн. Муу хүндэж нэг үзэхгүй хүн итгэхгүй хүн бол хизээс ямар ч сайн биш итгэхгүй. Өөрөө ингээд гадагшаад төгшөө явсан хүн бол монголчуудаа дүгнэ гэж бод. Түүнээс дотор нь байх юм бол за доржоо бол тийм шүү. Батгаа бол тийм шүү л гэдэг дүгнөхөөс яг нийт монголчуудаа бас дүгнэж чадахгүй болов гэж бодоод байгаа байхгүй. Яг монголчуудыг дүгнэх гэхээсээ илүү нөгөө одоогийн нийгмийн өөрчлөлтүүд нь тухайн хүмүүсийг өөрчилдөг байгаа байхгүй. Тэнэггүй, таваараа тэгээд сэрэг ухаантай эмийг ингээд алсуураа ингээд том хараад зохицуулах зүйлүүдийн болохоор энэ ингэдэг юм байна гэдэг чинь бол тэр өндөр соёлтой байсан, өндөр ухамсартай байсан хүмүүсийн гаргаж байгаа хандлага. Яг үнэ. Шууд өнөө маргааштай ингээд авчтаал өнөөдөр мөнгө болохгүй, маргааш ингэхгүй болохгүй гэдэг жижигхэн энүүхөө нэг хардаг. Энэ агуулгач нь бол монголчуудад байдаггүй юм байхгүй. Монголчууд яагаад ийм их сэрэг ухаантай, яагаад их хэмээх бусаж авч чаддгүй, яагаад ийм томоор нь харчаад тэрийг хэрэгжүүлэх тийм структурыг нь өнөөдөр боловсролын системээр, хүмүүжлийн системээр суулгаж өгч чадахгүй байгаадаа бид нэр алдаа байхгүй. Гэрийн хүмүүжил сайтай байгаад боловсролыг сайн олгох юм бол монголчууд маш хурдан босох болно. Дүүгийнхаа энэ чиглэлгээд подкастэнд орж таны одоо зорьсон чиглэл бүх нь одоо сүүшиг цагаан байх болтугай гэж түүн хүсэн ирэж байна. Монголчууд бол өвөг дээдсийнхаа сүнсийг сэрээж Чингис хааны үр удам Чэжүү гэдэг арал дээр 100 жил амьдарч ирсэн, 100 жил үлдсэн тэр сүнсийг өнөөдөр бид нэр сэргээх хэрэгтэй. Тэр сүнсээрээ дамжуулж бид нэр өөрсдөө сэргэн мандаж монгол хүн гэдгээр амгших тийм шаардлагатай байгаа. Хоёр зүйлийг захихад нэгдүгээрх нь хүний газарт өөрийнхөө хэрэгжилж исэн хоол хүнсийг өөрийнхөө улсын хоол хүнсийг айлхаар хэрэглээрэй. Шинэ биологийн химийн бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнүүдийг айлхаар бага хэрэглээрэй.
Монголчуудын хамгийн их өвддөг өвчин хотоодны өвчин. Стресс гэхээр хотоод өвчдөг байхгүй. Монголчууд аль болохоор эрүүл саруул сайн сайхан утуудаа ажиллаж амьдарч байгаарай гэдгийг л хүсмээр байна. Яатан түн төрөө. Тэгэхээр дамжуулъя. Түмэн торгох юм. Тэ түн торгоод миний дээлэгээс хийсэн. За дотор нь юу харж байна. Харъя. Нэг юм хайр цэглэр юмч гэсэн. Оо чи дэше харсан эдний сав. Монгол хүний хэлэгдэлтэй. Сайн биш үү? Сайхан одоо энд эдээ ундарахад үйж өгүүлж. Эрүүлэх байгаарай.